Ором төрөг үзэгчдээ нүүдэл шийдэл нэвтрүүлгийн цоошин дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За бид энэ 7 хоногийн дугаараараа дэлхийн дархлаажуулалтын 7 хоногийг тохиолдуулан дархлаажуулалт ба ихтгэлцэл сэдвийг сонгон авч холбогдох зочдтойгоо ярилцахаар студид ураад байна. За COVID-19 цар тахал бол дархлаажуулалтын ач холбогдлыг бидэнд дахин нэг сануулсан. За мөн сүүлийн жилүүдэд дархлаажуулалтын болон вакцины эсрэг бас хөдөлгөөнүүд иргэдийн ихтгэлцэл буурах хандлагатай байгаа учраас энэ талаар бас холбогдох экспертүүдтэй бид өнөөдөр ярилцсан. За студид хүрэлцэн ирсэн зочдоо та бүхэн танилцуулъя. За миний баруун гар талаас халдварт өвчин судлалын үндэсний төвийн дархлаажуулалтын албаны дарга Дашпагам хүрэлцэн ирсэн байна. За мөн миний баруун гар талд анагаах ухааны доктор NGS молекул биологийн лабораторийн эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Нямбаяр хүрэлцэн ирсэн байна. За миний зүүн гар талд нийслэлийн эрүүл мэндийн газрын нийтийн эрүүл ахуй халдварт өвчний хэлтсийн дарга Болормаа хүрэлцэн ирсэн байна. За миний зүүн гар талд хүний их эмч орчны эрүүл мэнд судлаач Дэлгэр Зул хүрэлцэн ирсэн байна. За та бүхэндээ бид бүхний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За бид өнөөдөр дархлаажуулалт ба ихтгэлцэл сэдвийн хүрээнд бас өнөөдрийн хэлцүүлгээ өрнүүлнэ. Та бүхэндээ бас яг өнөөдөр 4 сарын 24-өөс 30-ны өдрүүдэд бас энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санаачлан тэмдэглэдэг энэ дэлхийн дархлаажуулалтын 7 хоногийн бас өдрийн мэндийг бас хүргэе. За хамгийн ихний асуултаа би Дашпагам даргаас эхэлж асууя гэж бодож байна. За Монгол улс яг өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын хамралт ер нь хэр байна вэ? За цар тахлын дараах нөхцөл байдал бидэнд ер нь ямар бас хүрдүү нөлөөллийг үзүүлж байна вэ? Энэ асуултаар бас эхлэе. За Монгол улс дархлаажуулалтын тухай хуулийн зааснаар 0-15 хүртэл насныхаа хүүхдийг үндэсний товлолын дагуу 13 халдварт өвчнөөс сэргийлэх 9 төрлийн вакцинаар бол товын дагуу дархлаажуулдаг. За тэгэхээр энэ товын дагуу гэдэг маань зарим өвчний эсрэг вакцин бол одоо 3 удаа хийх товтой, зарим вакцинууд бол 2 удаа хийх товтой. Ийм учраас товын дагуу гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ товлолт вакцинууд Монгол улсын хүн амд одоо 0-15 хүртэл наснд нь эхний тунгуудыг бол дандаа товын хүрээнд хийж байгаа юм шүү. Тэгэхээр хамрагдалтыг бол 95 буюу түүнээс дээш хувьд хүрсэн улс орнуудын нэг гэж тооцдог. За жишээ болгоод Улаанбархан хавдар улаануудын эсрэг вакцин 9 сартад эхний тун 2 настад 2 дахь тун бол хийгддэг. За эхний тунгийн хамралт 95.3%-тай, 2 дахь тунгийн хамралт бол 95%-тай Монгол улсын хэмжээнд бол дархлаажуулагдчихэ. Энэ маань өөрөөр хэлбэл жилд одоо шинээр төрж байгаа хүүхдүүдэд 95%-тайгаар бол дархлаажуулж чадсан байна. Харин цаад 5% нь бол ямар нэгэн шалтгаантайгаар вакцинда товлолын дагуу бол хамрагдаагүй байна гэж үзэж болохоор байгаа. Тэгэхээр ер нь хамрагдалт хэдий ч нэ өндөр хамрагдал зөх хүүхдүүдэд төдий ч нэ хамруулж чадсанараа энэ халдварт өвчнөөс бол сэргийлэх боломжтой байдаг. За цар тахлын жилүүдэд энэ цар тахалтаа тэмцэж байгаа хариу арга хэмжээ бол одоо маш олон хэлбэрээр явлаа шүү дээ. Зарим тохиолдолд бол одоо хөдөлгөөн хорих хүртэл арга хэмжээг авч исэн. Энэ вакцинжуулалтын үйл ажиллагаа энэ цар тахлын жилүүдэд зөвхөн манай улс оронд гээгүй дэлхийд дахинд бол буурах одоо хамрагдалт бол буурах чиг хандлагатай болсон, буурсан. За түүнийхээ одоо үр дүнд бол зарим халдварт өвчнүүд буцаад сэргийх ийм эрсдлүүд бол бий болж байгаагийн нэг нь Улаанбархан өвчин бол улс орнуудад одоо өндөр хэмжээнд тархаж байна. Одоо ихэнх улс орнууд бол энэ өвчнийг одоо вакцины үр дүнд бол гаргахгүй, бүртгэгдэхгүй байх ийм нөхцөл байдалд хүрсэн байсан. Жишээ нь Америк нэгдсэн улс бол одоо өвчлөлөөрөө маш хурдтай тархаж байгаа улс орнуудын нэг болж байгаа жишээтэй. Тэгэхээр вакцины хамрагдалт хэдий ч нэ одоо бага болж буурах тусмаа төдий ч нэ халдварт өвчин гарах эрсдэл нь бол буурдаг байна. За манай төрөх тунгууд гэж хэлдэг. Ерөнхийдөө бол одоо хүүхдийг төрмөгцөн хийгээ за 2, 3, 4 сартад хийгдэж байгаа. Энэ вакцины хамрагдалтууд бол 98 хүртэл хувийн хамрагдaltaй байдаг. Энэ хэрээрээ одоо 98% бол бид нэр хүүхдүүдэд аюулт халдварт өвчнөөс бол дархлаажуулалтын үр дүнд бол сэргийлж чадчих байдаг гэж үзэж болохоор байна. За баярлалаа. За энэ жил бас яг энэ дэлхийн дархлаажуулалтын 7 хоног маань бол дархлаажуулалт хүн бүрт хүний боломжит зүйлгээд одоо ер нь бол хүртээмжтэй байх талаас нь ураа бас гарсан байгаа юм байна. Тэгэхээр би дараагийн асуултаа Нямбаяр доктороос асууя гэж бодож байна л да. За монголчууд дунд бол за түгээмэл бас нэг байдаг ойлголт байгаа шиг байна. Энэ бол дархлаа сайтай юм чинь би вакцин хийх шаардлагагүй гэдэг. Тэгэхээр яг энэ дархлааг суулгаж байгаа зүйл маань өөрөө вакцинжуулалт байгаад байдаг. Вакцинжуулалтын үр дүнд ер нь хүний дархлааны тогтолцоо хэрхэн бэхждэг, ямар үр дүн бас нөлөөлдөг энэ талаар та бас яг судлаач хүний үднээс хариултыг өгвөл. За ер нь бол энэ вакцинжуулалт буюу дархлаажуулалт бол энэ дэлхийн одоо энэ орчин үеийн
анагаах ухааны шинжилгээ ухааны одоо хамгийн гайхамшигтай ололт дэвшил байгаамаа. Тэгэхээр ер нь бол энэ манай ард түмэн энэ шинжилгээ ухаандаа итгэж дархлаажуулалтынхаа энэ одоо тогтолцоонд бас ингээд хамрагдаад энэ олон төрлийн халдварт өвчнүүдээс одоо сэргийлэх нь зүйтэй маа. За ер нь бол вакцин хийлэхгүйгээр одоо дархлаа сайтай хүн байлаа гэж бодоход вакцин хэрэггүй гэсэн энэ бодол маань бол маш буруу ойлголт. Яагаад вэ гэхээр бүр энгийнээр одоо тайлбарлах юм бол одоо жишээ нь нэг дайсан байлаа гэж бодъё тийм ээ. Нэг ширхэг дайсан байлаа гэж бодъё. За тэрийг нэг ширхэг нэг цэрэг таньдаг байлаа гэж бодъё. За энийг дархлаажуулалтын үр дүнд одоо энэ дайсныг тодорхой нэг дайсныг таньж байгаа нэг цэргийг хэдэн сая болгож ингэж олшруулж бие махбодод ингэж бэлтгэж тэр дайсныг хурдан хугацаанд дарах тийм ээ. Өвчин хүнд өвчлөлөөр өвдөхгүйгээр тухайн дайсныг дарах ийм цэргийн нөөцийг бүрэлдүүлж байгаа гэж ерөнхийдөө бол ойлгож болно. Тэгэхээр вакцинжуулалт хийлгүүгээр одоо хичнээн өөрийн гэсэн дархлаан сайн байлаа гэхэд тухайн өвчний эсрэг бол тэмцэж бас дийлэхгүй ялагдах ийм тохиолдол маш их байдаг. Ялангуяа дархлаа суултаа одоо жишээ нь дөнгөж төрсэн няраа хүүхэд байд юм уу тийм ээ. Хүүхэд насанд за эсвэл бүр хөгшчүүл за хавдраар үтсэн ч байд юм уу тийм ээ. Химийн эмчилгээ хийлгэж байгаа эдгээр хүмүүс маань хамгийн одоо энэ өвчлөлт өртөмтгий бүлэг. За энэ бүлгийг хамгаалахын тулд бол ер нь бол ийм сүргийн дархлаа буюу дархлаажуулалтыг заавалчгүй хийх шаардлагатай байдаг. За энэ бол ерөөсөө дэлхийн шинжилгээ ухаанаар нотлогдсон олон зуун жилийн туршид одоо баталгаа нотлогоо гарч ирсэн ийм одоо зүйл учраас та бүхэн бас энэ дархлаажуулалтанд бас итгэх хэрэгтэй гэж би хэлмээр байна. За баярлалаа танд. За би дараагийн асуултаа болормоор гаргасъя. За өнөөдөр бас сэдв дээрээ бид бүхэн итгэлцэл гэж оруулж өгсөн нь энэ за иргэдийн бас итгэл буураад байгаа хандлагууд байна гэдэг зүйлийг бас ярьж байгаа. Тэгэхээр нийслэлийн иргэдийн хувьд за вакцинжуулалтын нэтвэг хандлага хэр байна? За ер нь энэ итгэлцэл буурахад хамгийн их ер нь нөлөөлж байгаа хүчин зүйлс таны хувьд юу гэж тодорхойлох вэ? За нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явьж байгаа нийслэлийн эрүүл мэндийн байгуул бол үндэсний товлолт буюу тархал судлалын заалтаар хийдэг вакциныг болгохоор нийт өөрийнхөө нутаг дэвсгэр орсон суугаа бүх иргэдтэй албан ёсоор хэлж мэдээлдэг байгаа. За 2024 оны байдлаар бол нийт үндэсний товлолт дархлаажуулалтын хувьд нийслэлийн хэмжээнд бол 95.6% бол хэрэгжиж байгаа. За энэ үндэсний товлолтын дархлаажуулалтыг хэрэгжил нийслэлийн хэмжээнд бол иргэдтэй манай дүүргийн эрүүл мэндийн төвүүд, эсн дүүргийн эрүүл мэндийн төв, мөн ерөнхий эрүүл мэндийн төвүүд, салбар амбулаторууд ерөнхийдээ бас бүх энэ товлолтын дархлаажуулалт хийж байгаа. Үүнээс гадна нийслэлийн хэмжээнд явж байгаа амарчхууд байдаг. Өргөө амарчих, хүрээ амарчих гэдэг юм. Энэ амарчхууд маань шинээр төрсэн хүүхдүүд бол дархлаажуулалт хийгээ явж байгаа. Ерөнхийдөө 2024 оны эцсийн байдлаар нийт дархлаажуулалтын 95.6%-тай нийслэлийн хэмжээнд явагдаж байгаа яг зорилттой бүлгийн иргэд маань яг товлолтын дархлаажуулалтаа өндө хийгдэж явж байгаа. За би дараагийн хэсгүүдэд бас яг ямар вакцинууд за яг дэлхийн дархлаажуулалтын 7 хоногтой холбоотой Монгол улсад ямар арга хэмжээ бас явж байгаа талаар бол асуугаад явъя гэж бодож байна. За дараагийн асуултаа би дэлгэрзүүл судлаачаас асуух гад. За яг энэхүү вакцин за ялангуяа одоо энэ иргэдийн итгэлцэл гэж яриад байгаа. Яг энэ бас буурахад нөлөөлж байгаа хүчин зүйлсийг та юу гэж харж байна вэ? Би болохоор яг COVID-19 халдвараас өвчин сэргийлэх хариу арга хэмжээ авах төсөл дээр яг эрсдлийн харилцаа олон нийтийн оролцоог хангах мэргэжлээр ажиллаж ирсэн. Тэр үед маань болохоор яг Дэлхийн банкны тэр төсөл манай ковидын одоо вакцин худалдан авахд ингээ хөрөнгө оруулах яг мэргэжлийн одоо дэмжлэг үзүүлэх зорилготоор орж ирсэн төсөл байсан. Тэгээд тэр үед ингээд төлөвөө боловсруулах олон улсын байгууллагууд биднээс ингээд шаардлага тавьж байгаа тийм бид нар ингээд вакцин худалдаж авч байгаа учраас ийм шаардлагуудыг хангаарай гэдэгт нь хамгийн гол нь иргэд рүүгээ чиглэсэн вакцинжуулах төлөвлөгөө сайн боловсруулах хэрэгтэй. Тэр дундаа одоо таны хэлсэн шиг тийм вакцин эсрэг үүсгэгч юм уу вакциныг ойлгохгүй байгаа хүмүүст буруу ойлголтыг гаргах буюу нэгдүгээрт нь иргэд итгэхгүй байгаа шалтгаан бол буруу ойлголтыг маш олон суугаар авж байна. Тэрийгээ болохоор өөрсдөө энэ буруу юу зөв үү гэдгийг нягтлж өрөөсөө шалгаж үзэхгүй байна. Буюу яг аль суугаас бид нар зөв мэдээлэл авах вэ гэдгээ мэдэхгүй байгаа учраас буруу мэдээллийг түлхүү авч байна. Хоёрдугаарт нь болохоор зарим нь бол яг ингэдэг юм байл л дээ яг тэр туршлага дээрээс харж явах дөгөө
энэ вакцины найдвартай хадгалагдж байгаа юу, орон нутагт ингээд төгж байгаа юу гэдэг асуулт асуудаг. Тэгэхээр яг бидний дэлхийн банкны дээр ковид төсөл болохоор халдвар төвсөн судлалын үндэсний төвд болохоор агуулгыг бол барьж өгсөн. Энэ агуулгын хуучин агуулгаасаа бол 5-6 дахин том агуулмжтай хамгийн гол нь бүх төрлийн зориулт нөгөө хадгалах горим ялгаатай вакцинуудыг бүгдийг одоо үндэсний хэмжээнд хангаж болох үс юм тогтолцоог бүрдүүлж өгсөн. Яагаад гэвэл вакцинууд ч өөрсдөө хадгалах температурууд нь ялгаатай байдаг учраас тэр хүмүүсийн эргэлзээд байгаа юм бас магадгүй энэ буруу зуруу хадгалсан, тээвэрлсэн, зөөвлөсөн байх вэ гэдэг асуудал дээр бас эргэлздэг юм байл л дээ. Тэрийг эргэлзээ гарах үүднээс сая ковидын үеэр бол маш том худалдан авалтаар хэдэн мянган ширхэг температур одоо хэмжигч одоо хүүтэй хэлхийг ингээ хангадаг энэ хөлдөөгч, тээвэрлэгч одоо хайрцагнуудыг ч юм бүгдийг хангасан. Тэгэхээр манай орн бол ямар ч байсан дархлаажуулалтаа хийхдээ ямар нэгэн техникийн хувьд бол дутагдaltaй юм огт байхгүй бүгд бүрэн болсон гэдэг дээр бол байгаа. Бас дараа нь юу гэж одоо хүмүүс бас асуугаад байдаг гэхээр нөгөө үйлдвэрлэсэн газар нь хаана юм бэ гэдэг ингээд асуугаад байдаг. Тэрэн дээр бол бас адилхан би хэлэх гээд байгаа нь мэрэгжлийн байгууллагууд зохих ёстой шаардлагуудаа бүгдийг тавьж орж ирж байгаа. Хүмүүс сошиалор ч юм уу буруу зуруу мэдээлэл ингээд цацангууд өөрийнхөө хийж байгаа вакциныг жишээлбэл тэртээ тэргүү дархлааж хийж байгаа хүмүүс очингууд чи энэ улсад үйлдвэрсэн эдний сар тэгсэн ингэсэн гэдгийг харуулдаг. Зүгээр байшингийн гаднаас хүмүүс буруу мэдээлэл авчингуудаа тийшээ орж тэр одоо зөв мэдээллүүд авахгүй яваад төхөр өөрсдөө бас эрсдэлд оруулж байгаа. Хоёрдугаарт нь би болохоор ингэж, гуравдугаарт нь ингэж бодоод байна. Итгэхгүй байгаа шалтгаан нь болохоор өөрсдийнхөө эрсдлийг ерөөсөө үнэлэхгүй. Би энэ вакциныг хийлгэхгүй байснаар эсвэл энэ хүмүүс хийлгэхгүй байснаар үү олноороо эрсдэлд орж байгаа гэдгээ өөрөө ерөөсөө тэр цензуур тавьж эрсдлээ зөв үнэлж эндээ итгэл өмшөлтэй байхгүй зүгээр л итгэхгүй байна гэж явчихаар гарч байгаа үр дагавраа ерөөсөө тунгааж бодохгүй байгаас бас үүсэж байгаа гэж бодлоо. Мэдээллийн урсгалаас ирж байгаа буруу мэдээлэлүүд гэж бас тодорхойлж байгаа шүү байна тий. За би Нямбаяр доктороос за яг одоо яг энэ хэрэгжилж байгаа өвчнүүдийн эсрэг вакцинууд маань за одоо энэ чинь нөгөө өвчний шинэ хувилбарууд за магадгүй мутацид орсон вирус ч юм уу тий. Үүний эсрэг одоо үр дүнтэй хэвээр байж чадчихэв үү? Энэ вакцин маань бас өөр бас шинжилэл, шинэ хувилбаруудаа бас хэрхэн яаж гаргадаг вэ? Энэ талаар бас та хэрэгтэд нэг мэдээлэл өгвөл. За ер нь бол энэ вакциныг маш олон үе шатаар баталгаажуулж за эмнэлзэн туршилтанд оруулж иж ерөнхийдөө бол баталгааждаг. Тийм учраас одоо ингээд энэ манай улсад хэрэгжилж байгаа одоо жишээ нь зарим төрлийн халдвар төвчнүүдийн эсрэг одоо вакцинууд байна тийм ээ. Одоо жишээ нь BCG гэдэг вакцин бол ер нь бол уушгины сүрьеэгээс хамгаалдаг ийм вакцин байна тийм ээ. За энэ вакцин маань бол баг одоо өөрчлөлт одоо анх бүтээгдснээс хойш ерөөсөө ямар ч өөрчлөлтөнд ороогүй-гээр одоо хүртэл ингээд маш үр дүнтэй одоо батлагдаад ингээд тэр чигээр бол хэрэглэгдэж байгаа. За зарим төрлийн одоо вирусуудын эсрэг одоо вакцинууд бол байнгын гэж өөрчлөлтөнд орж идэг. Яагаад вэ гэхээр одоо та бүхэн мэдж байгаа томгийн AB хүрээний вирусууд бол байнгын одоо мутацид орж идэг. Тийм учраас одоо жишээ нь энэ жилийн одоо хамгийн түгээмэл тархсан томгийн вирусуудыг ялгаж аваад за тэр мэдээллээр нь бол шинэ төрлийн одоо томгийн эсрэг вакциныг жил болгон ингэж хийж дараа жилдээ хэрэгжилж идэг. За тийм учраас одоо бид нар бол мэдхийн аргагүй дараа жил ямар томгийн вирус, ямар хувилбар нь тийм ээ тархахыг бол мэдэхгүй учраас ерөнхийдөө бол энэ жил тухайн жилдээ одоо хамгийн тархац ихтэй байсан вирусын омгийг шилж аваад тэрүүгээр нь дараа жилдээ хэрэгэлдэг. За энэ нь бол жишээ нь таахч үе байна. Эсвэл таахгүй ч үе байна тийм. Тэгэхээр тухайн одоо томгийн вирусын эсрэг хэрвээ их сайн таарсан тийм вакцин үйлдвэрлэх юм бол дараа жилд нь маш сайн үр дүнтэй байдаг. Хэрвээ энэ таарахгүй маа гэхэд энэ бол хүний биед ямар ч хор нөлөө байхгүй. Ингээд хэрэглээд явж идэг. За ер нь дархлаа судлалын одоо шинжилгээ ухааныхаа үүднээс одоо бид бүхэн тийм ээ дэлхийд дахинд одоо маш том ийм асуулт байдаг. За энэ асуулт нь юу вэ гэхээр зарим төрлийн бактери, зарим төрлийн одоо вирусын эсрэг маш үр дүнтэй, маш удаан хугацаагаар үйлчлэх ийм вакцинуудыг хийх боломж байдаг. Жишээ нь түрүүн хэлсэнчлэн BCG вакцин тийм ээ. Энэ бол ерөөсөө дархлаажуулалтын дараах 50 жилд энэ бол дархлаа хүний биед бол суудаг. Ийм маш удаан хугацаанд суудаг нь бол тодорхой байгаа. Тэгэхэд зарим төрлийн вирусуудын эсрэг одоо жишээ нь дархлаа бол маш богино хугацаанд тогтдог.
За хамгийн наад захын жишээхэд ротавирусын эсрэг вакцин бол одоо 2-3 хоногийн хугацаанд л хүний биед ийм дархлаа суудаг. За энэ нь яагаад ингэж ийм богино хугацаатай зарим нь ийм урт хугацаанд дархлаа үүсгээд байгааг одоо болтол дэлхийн шинжилгээ ухаан бол тайлбарлах боломжгүй байгаа. Тий. За энэ дээр бол дэлхийд даяар бол шинжилгээ судалгаа бол явагдаж байгаа. За баярлалаа. За яг бас нэг тоо мэдээлэл байгаа мэн л да. Энэ маань бол одоо сүүлийн 50 жилийн хугацаанд за вакцинжуулалтын үр дүнд нийтдээ дэлхийн нийтээ 154 сая хүн одоо амь насыг аварсан байгаа юм байна. Энэ нь бол одоо өдөр бүр 6 оны амь насыг аврахтай тэнцвүүцийн тоо бас байна гэдэг зүйл байна. За өнөөдөр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань дархлаажуулалт ба ихтгэлцэл сэдвийн хүрээнд холбогдох зочдтойгоо ярилцж байна. За эхний нэгдүгээр хэсгээр бид бас тулгамдаад байгаа асуудлуудыг болон вакцинжуулалтын талаарх бас мэдээллүүдийг авлаа. Эргээд түр завсарлаад хоёрдугаар хэсгээр дараагийн асуудлууд руугаас орох болно. За нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань өнөөдөр дархлаажуулалт ба ихтгэлцэл сэдвийн хүрээнд холбогдох зочдтойгоо ярилцж байна. За 2 дугаар хэсэгт би хамгийн ихний асуултыг Дашпагам дараагаас эхэлж асууя гэж бодож байна. За одоо иргэдэд дунд умаа үзүүний өвчлөлийн эсрэг за вакцин бол одоо өргөө болгох нөлөөлөл үзүүлж байна. За COVID-19 цар тахлын вакцин бол одоо иргэдэд бас энэ мартах, даралт хэсэх одоо янз бүрийн бас сөрөг нөлөөллүүд үзүүлж байна гэдэг юм бол одоо хэвлэл мэдээлэлээр иргэдэд бас яриад байна. Тэгэхээр яг үнэхээр энэ вакцины үр дүнд энэ нөлөөллүүд үзүүлж байна уу? Энэ тал дээр та бас нэг мэдээлэл өгвөл. Монгол улс хүний папиллома вирусын халдварын эсрэг вакциныг бол 2012 онд тэр үеийн одоо засгийн газрын болоод одоо бодлогын яамны одоо бодлого тусгагдсан үйл ажиллагааны хүрээнд бол сонгогдсон 2 аймаг 2 дүүргийн одоо охтуудад 9-14 насны охтуудад бол дархлаажуулалтыг зохион байгуулсан. За ингэхдээ энэ дархлаажуулалтыг бол одоо зохион байгуулад дагж судлах судалгаануудыг Монгол улсын эрдэмтэн судлаачид олон улсад одоо олон улсын судлаачидтай хамтарч хэрэгжүүлсэн байна. За энэ 12 онд орж исэн тухайн үеийн 9-14 настай охтууд маань бол одоо эд одоо яг нөгөө хөвчгүй насны охид эмэгтэйчүүд байгаа. За энэ хүмүүсийг дагаж судлахад нэгдүгээрт вакцин өөрөө хамгаалж гин үү гэдгийг судалдаг. Вакцины үр дүн гэдэг бол хамгаалж байна уу? Аюулгүй байдал гэдэг бол саяны хэлээд байгаа урал хүндрэл байна уу гэдгийг дагаж судалдаг. Тэгэхээр тухайн вакцины үр дүн бол 5-11 жилийн дараах үр дүнгийн судалгаануудаар үзэхэд харьцуулж судалсан вакцин хамрагдсан болоод хамрагдаагүй гэдэг энэ бүлгийг харьцуулж судлахад ямар нэгэн байдлаар бол вакцин хамрагдсан охидын дунд бол өргөө болсон гэдэг ийм судалгаа бол нотлохоогоор гарч ирээгүй. Тэгэхээр энэ бол судалгааны үр дүнгээс харахад ч тэр практик дээр харахад ч тэр за вакцин бүтээгдээд дэлхийн зах зээл дээр гарахтаа гэсэн ийм үр дүн бол зарлаагүй. Яагаад хүмүүс ингэж одоо дашаа мэдээлэлд хит итгээд байгаа юм бэ гэхээр бидний хийж байгаа нас маань бол онцлог нас. Яагаад гэвэл энэ өвчин ч өөрөө онцлог өвчин байна. Яагаад одоо бас тэгж яриад байдгийг нь одоо бас зарим судалгаануудаар мэдлэг хандлага дадлын судалгаагаар аваад үзэхлээр энэ өвчин бол бэлгийн замаар халдварладаг энэ вирус өөрөө одоо вакцинаар сэргийлээд байгаа хүний папиллома вирус гэдэг бол хүрэлцэх замаар бэлгийн замаар дамждаг ийм онцлог вирус юм. Тэгэхээр энэ вакциныг хийхдээ сэргийлэх гэж байгаа учраас одоо тухайн одоо их үүсвэр буюу одоо яг юугаар дамжаад байгаа дамжих замынх нь эсрэг одоо ингэж арга хэмжээ авч ш. Тэгэхээр одоо бэлгийн харьцаанд орохоос өмнө хүүхдүүдэд хийх нь энэ халдвараас сэргийлэх. За урт хугацаанд бол хавтраас сэргийлэх үр дүнтэй вакцин. Тэгэхээр энэ вакцин дэлхийн зах зээл дээр бол 2006 оноос хойш одоо хүртэл жилдээ улс орнууд дэлхийн одоо 146 улс орн товлолт вакциндаа нэвтрүүлсэн хэрэгжилж байна. Энэ улс орн бол жилдээ 200 гаруй сая тонгаар дархлаажуулах ажлыг зохион байгуулдаг. Энэ дархлаажуулаад хэрвээ түрүүний хилээдсэн хариу урлууд гарах юм бол бүртгээд мэдээлээд санд бүртгэгдээд за дэлхийд дахинд ийм тохиолдол бий боллоо гэдгийг бол зарладаг. Тэгэхээр ийм тохиолдлууд бол бүртгэгдээгүй. За гэхдээ дагаж одоо вакциныг худал дашаа эсвэл одоо ойлголтгүйгээсээ болоод одоо санаатаа санамсаргүйгээр бол одоо дашаа мэдээллүүдийг маш их түгээдэг. Тийм учраас эцэг эхчүүд маань аливаа нэгэн эрүүл мэндийнхаа шийдвэрийг гаргахдаа эрүүл мэндийн байгууллага ялангуяа энэ салбарт нь одоо байгаа эм чимлэгийн мэрэгчлэтнүүдээс нь мэдээллийг үнэн бодиттой их сурвалжаас нь аваад шийдвэрээ гаргах нь бол хамгийн зөв зүйтэй эрүүл мэндэд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж хэлж байна. За түрүүн ковидын вакциныг ярьлаа тийм ээ. Дэлхий дээр энэ цар тахал гэж бүртгэгдсэн цагаас эхлээл вакциныг бүтээх эрдэмтэн судлаачид бол ухаанаа оруулаад бүтээж чадсан. Гэхдээ вакцины юу гэж хэлсэн гэхээр хүндрэлээс сэргийлэх. Хүндрэл дотор эмнэлэг твтэлт нас уралтаар сэргийлнэ гэсэн. Монгол улсын хүн амд бүртгэгдсэн байгаа одоо тохиолдол
одоо COVID-19-ээр өвдсөн тохиолдол дотроо бол өвчлөл ялангуяа эмнэлэг твтэх өвчлөл дээр нэмээд насралт бол яг энэ бүртгэгдсэн тохиолдолтойгоо харьцуулахад бол бага байна гэдгийг бол дэлхийд дахинд үнэлүүлсэн. Тэгэхээр вакцины үр дүнгээ үзүүлсэн байна гэж үзье. Тэгэхээр вакцины нэгдүгээрт бол зарим халдварт өвчний эсрэг вакцинууд тухайн халдвараас сэргийлдэг. Зарим вакцинууд бол түрүүн манай доктор ярьжсэн тийм ээ хүндрэлээс нь сэргийлдэг урт хугацаанд. Түүний адил хүний папиллома вирусын халдварын эсрэг вакцин бол одоо энэ вирусын халдвараас сэргийлээд урт хугацаанд хавдар болохоос сэргийлж байгаа ийм вакциныг бол хийж байгаа. Тэгэхээр дараагийн 10 жилд бол бид нэр одоо зорилт болгоод байгаа дэлхийн түвшинд бол хүрэх ийм алхмуудыг бол одоо хийж байна гэж үзэж байна. За баярлалаа. Дараагийн 10 жил болон дэлхийн бас та нэлээдгүй олон онцлог зүйлийг ярьлаа. Тэгэхээр би дараагийн асуултаа Нямбаяр доктороос асуух гээд. За ирээдүйд яг энэ дархлаажуулалтын салбарт ямар шин дэвшлүүд гарах магадaltaй байна вэ? Дэлхийд дээр ямар шин зүйлсүүдийг бас туршиж хийж байна вэ? Энэ тал дээр та мэдээлэл өгвөл. За миний би ер нь 2001 оноос хойш энэ дархлаа судлалын чиглэл, молекул генетик, үүдлийн судал. За дээр нь энэ хорт хавдрын эсрэг дархлаа эсийн судалгааны чиглэлүүдээр ерөнхийдөө нарийсч ажилласан. За 2001 онтой харьцуулахад одоо 2025 онд энэ дэлхийн шинжилгээ ухааны одоо ангаахын шинжилгээ ухаан, за дээр нь дархлаа судлалын шинжилгээ ухааны салбаруудад маш том дэвшлүүд гарсан байна. За хамгийн наазах нь ер нь вакцин гэдэг энэ ойлголт маань маш өргөн хүрээтэй болсон байна. За урд нь бол ерөнхийдөө ингээд халдварт өвчнүүдийн эсрэг хамгаалдаг тийм ээ. Ийм тодорхойлолт байсан болвол одоо жишээ нь хамгийн сүүлийн үеийн ололт дэвшлийн үр дүнд одоо жишээ нь хорт хавдрын эсрэг тийм ээ хорт хавдар үүсгээс сэргийлэх ийм вакциныг одоо эсийн түвшинд бол хийгээ явж байгаа. За энэ бол одоогийн байдлаар бол яг одоо эмнэлэг зүйн практикт бол нэвтрээгүй байгаа ч гэсэн ойрын үед бол энэ нэвтрэх байхаа гэж бодож байна. За хоёрдугаарт та бүхэн мэдж байгаа энэ вакциныг бол маш олон төрлийн материал гэх юм одоо тийм ээ ашиглаж хийдэг. За нэгдүгээрт одоо чинь маш дээр үеэс хэрэгжилж байгаа вакцинууд маань бол идэхгүй болгосон тийм ээ ийм бактери ч юм уу вирусуудыг ашигладаг байсан. За тэгэхэд сүүлийн үед одоо та бүхэн сая ковидын жишээг бас харсан баг тийм ээ. Ковид халдварын эсрэг хамгийн үр дүнтэй вакцин бол мэдээллийн РНХ молекул суурилсан ийм технологи гэдэг нь бол энэ олон жилийн тийм ээ 4-5 жилийн судалгаагаар бол нотлогдсон байгаа. За тэгэхээр энэ мэдээллийн РНХ-д суурилсан вакцин маань бол ерөнхийдөө халдварт өвчнүүдийн эсрэг одоо ашиглах маш их тийм боломжтой гэдэг нь бол тогтоогдсон. За хоёрдугаарт түрүү хэлсэн одоо жишээ нь хорт хавдрын эсрэг ийм вакциныг ерөнхийдөө энэ мэдээллийн РНХ-г ашиглаж бас хийх ийм боломжууд бол харагдаж байгаа. Тэгэхээр ирээдүйд бол энэ технологи маань улам сайжраад улам одоо олон төрлийн өвчнүүдийн эсрэг вакциныг маш хямдаар маш найдвартай ингэж хийх юм зам нь бол нэгдэж байна. Тий. За баярлалаа танд. Дараагийн асуултаа болормоо дараагаас за яг шинэ вакцины нэвтрүүлэлт нийслэлийн хэмжээнд ер нь хэр байна вэ? Одоо ямар өвчтний эсрэг шинэ вакцинууд бас орж ирж байна вэ? Энэ тал дээр таасан мэдээлэл. За одоогор бол 2024 оны 11 сарын 28-наас эхлээд хүний папиллома вирусын эсрэг дархлаажуулалт вакцин нэгтгэж эхэлсэн байгаа. За энэ болох дээр зорилттой бүлгийн буюу 2024 оны байдлаар бол 2013 онд төрсэн эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийг дархлаажуулах ажил хэрэгтэй улс орондоо яар эхэлсэн. За энэ дархлаажуулалтыг хийхдээ бол бид нар сургууль дээр суйрлаж хийх ажлууд хийсэн. За бид нар сургууль дээр суулж байгаа дархлаажуулалтыг бол өмнө нас мөн хийжсэн. Сахуу татрангийн вакциныг бид нар 1-р түвгийн 7 настай хүүхд, 2-р түвгийн 15 настай гэдэг. Урд нь бол бид нар сургууль дээр сурсан дархлаажуулалт хийжсэн. За 2024 онд бол нийслэлийн хэмжээнд бол 39454 хүүхд бол хүний папиллома вирусын дархлаажуулалт хамрагдах ёстой. За өнөөдрийн байдлаар бид харахад бол нийт хамрагдах ёстой хүүхдүүдийн 35% л хамрагдсан байна. 35%. Тий. За энэ хамрагдалт яагаад ингэж бага байна вэ гэхээр манай иргэд маань нөгөө нийгмийн сүлжээгээр явсан вакцины эсэргүүцлийн одоо худал ташаа мэдээлэлд ерөнхийдөө үндэслээд тэрүүн дээр үндэслэний улам дээрээс дархлаажуулалт хүүхдүүд ерөнхийдөө хамруулаагүй байгаа. Тэгэхээр бид нар энэ хамралтыг нэмэгдэх зорилгоор бол нийслэлд бол хэд хэдэн арга хэмжээнүүдийг одоо аваад хэрэгжүүлж байна. За бид нар энэ дархлаажуулалтыг ингэ нэвтрүүлэхийн тулд зөвхөн эрүүл мэндийн байгууллага биш. Тухайн нөгөө сурж байгаа 11 настай хүүхдийн багш, тэр сургуулийн удирдлага, нийгмийн ажилтнууд, түүнээс гадна тэр
тухайн өөрийнхөө хорооны нутагт дэвсгэж явж байгаа засаг дарганаас ч гэсэн энд бол нөлөөтэй оролцох ёстой. Ийм үднэс бид нар ерөнхийдөө одоо сургуулийн багш нартай энэ мэдээлэл өгөх гэж байна. Хит хэдэн бол сургуультыг төлөвлөлтөд гаргаж явж байна. Нэгдүгээрт нь болохоор ерөнхий боловсролын сургуулийн багш нарт яг бичлсэн очны мэдээлэл өгөх ёстой юм байна. Яагаад гэвэл манай энэ иргэдэд ялангуяа энэ дархлааж үйл ажиллагааг нэвтрүүлэх байгаа хүмүүс маань өөрснөө мэдээлэл муутай байна. Тийм учраас энэ мэдээлэл өгтөр зөвхөн эрүүл мэндийн байгууллагаас биш бусад эцэгчүүд тэр нийгмийн ажилтан хорооны засаг дарга энэ нийгэмд болж байгаа бүх процессыг нийгмийн эрүүл мэндийг урьдчилан зэрэглэдэг бүх процесс оролцдог энэ бүх хүмүүсийг бол мэдээлэлээр хангах хэрэгтэй. Хангахтаа яг тухайн хүмүүс нь бол бичиж очих шаардлагатай байна гэдэг бидний юм дүгнэлтэрсэн. Түүний үндсэн дээр бид нар одоо нийслэлээр бол нэгдээ хувийн болон төрийн өмчийн бол 150 гаруй ерөнхий боловсролын сургууль байдаг. Эдгээр сургуулиуд төр бид нар ирээдээ дүүргийнхэн харьяа дүүргийн эрүүл мэндийн төвийн нэг дархлаажуулалтын эмч, халдвартын эмч, халдвар судлаач эмч, вакцинатор эмч нартайгаа хамтраад дүүргээр байгаа сургууль дээр очиж багш нартаа мэдээлэл өгөхөд ажлуудыг хийж байна. Үүнээс гадна яг эцэгчүүд, яг зорилттой насны эцэгчүүдэд сургалт хийж байна. Яг 11 настай хүүхдийн ангийн тийм ээ хүүхдүүдийн эцэгчүүдийг бол бүлгээр бодоод сургалт хийж байна. За тухайн хороон дээр байгаа тэр хорооны ажилтан ажилтнууд бас мэдээлэл өгч байна. Яагаад гэвэл тэр хорооны ажилтан бол тухайн өөрийнхөө нутагт дэвсгэрдэг байгаа иргэдийг мөн эрүүл мэндийг хамгаалах, тэднийг урьдчилан сэргийлэхээр чиглүүлж байгаа холбогдох байгууллагын мэдээллийг дамжуулж хамтран ажиллах ёстой улсууд энэ үднээсээ бид нар энэ нөлөөллийн ажлуудаа бол хийгээ явж байна. За баярлалаа. Би бас дэлгэрүүлээд дэлхийн дархлаажуулалтын 7 хоног за яг энэ өдрүүдэд бас явж байна. Тэгэхээр яг энэ өдрүүдэд ямар бас арга хэмжээ явагдаж байна. Бас иргэд маань энэхүү мэдээллийг аваад хэрхэн яаж оролцох боломжтой вэ? 30-ны өдөр бол дуусгаар байгаа тийм. За бид нар дэлхийн дархлаажуулалтын 7 хоног байна. За энэ төр болоод манай дүүргүүдийн өрхийн эрүүл мэндийн төв дүүрэг болгон дээр дархлаажуулалтын 7 хоногийн аян эхэлсэн байна. Ерөнхийдөө өмнөх 24-өөс эхлээ явцсан. Тэгэхээр одоо энэ өдрүүдэд манай иргэд маань үндэсний товлолт дархлаажуулалтад хамрагдах ёстой вакцин даарч жишээлбэл Улаанбурхан одоогийн байдлаар Улаанбурхан маань дэгдэл багтаа гарчаад байна шүү дээ. Тэгэхээр Улаанбурханыхаа нэг дахь тун, хоёр дахь тун хамрагдааг өргөдөд өөрөөр бүрэн тундаа хамрагдаад иргүүд энэ үед нөхөн дархлаажуулалтад хамрагдана. Хоёрдугаарт энэ хүний папиллома вирусын дархлаажуулалт явагдаж байна. Энэ үед бид нар 11 настай мөн эрүүл мэндийн сайдын тушаалаар 12, 13, 14 настай хүүхдүүдэд энэ вакцинаар дархлаажуулах ажил хийж байгаа. Тэгэхээр энэ 7 хоногийн хугацаанд энэ нөгөө товлолт үндэсний дархлаажуулалт энэ шинээр нэвтрүүлж байгаа дархлаажуулалтаа яг үндсэндээ хамрагдаагүй иргэд манай харьяа өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд очиод хамрагдах нээлттэй байгаа даамаа. За баярлалаа. За дэлгэр цэцүүл судлаачаас дархлаажуулалтын талаарх энэ итгэлцлийг сайжруулахад за төрийн байгууллага за мөн одоо олон нийт хамтран хэрхэн бас яаж ямар оролцоотойгоор ажиллах ёстой байна вэ? За төрийн байгууллагууд бол яг харьцангуй нөгөө нэг энэ мэдээлэл сургалт сурчлагаанаар ингээд мөнгө зарцуулаад олон удаа цацуулаад ч юм уу тэгээд ах боломж болцоо байгаа байдаг учраас би бол ингэж боддог ер нь бол хэвлэл мэдээллийн салбар өөрсдөө одоо энэ одоо иргэдийнхаа сайн сайхны төлөө энэ төрийн байгууллагын мэдээллүүдийг авч цацгатаа одоо үнэ хямдралтай ч юм уу үнгүй ч юм уу яг тодорхой нэг хуулийн заалтууд байдаг юм л дээ ер нь бол тэгтээ илүү одоо энэ дээр илүү оролцоотой байх юм бол иргэдэд илүү хүрэх магадaltaй гэж бодож байна. Дээрэс нь одоо яг одоогийн тохиолдолд байгаа энэ human papilloma вирусын хувьд бол яг эцэг эхчүүд нь хідэн насны орчин хүмүүс байгаа тий уламжлалт одоо энэ мэдээллийн сувгааг үздэг одоо голдуу настлах юм байх юм бол энэ телевиз, радио тэр хүмүүсийн уламжлалт сувгуудыг бас нэмэхгүй бол бүх юм ингээд сошиал руу шилжчихэд сошиал дээр гарахаар ингээд бужигнаад сошиал дээр гарахаар болиол байхааргүйгээр ерөнхийдөө тэр зорилтод бүлгийн насны хүмүүстэй зориулсан одоо тэр луга чиглэсэн юм байвал зүгээр юм уу гэж. Дээрэс нь би ч гэсэн одоо өөрөө 3 хүүхэд гаргасан 3 хүүхдээ гурван вакцины хамруулаад явж том нь ингээ 20 гарцсан байгаа даа. Тэгэхээр ер нь бол бас нэг орхигдчиход байгаа юм бол бас ингээд нөгөө хуучин ингээд орцны хаалган дээр ч юм уу ингээд наадаг байсан шүү дээ. Витамин ирлээ, витаминжилтанд хамрагдаарай. Тэгэрээ ингээрэй гэдэг энэ уламжлалт юмнуудаа бас бүр огт хаяж алга болохгүйгээр яг хамтраад өрхийн эмнэлгүүд жишээл орцоолгоны үүдний юм уу лифтнүүдээр наачих юм бол ингээд вакцинжуулалтын одоо сая хэллээ Улаанбурханы нэмэлт вакцинжуулалт явагдаж байгаа бол та хэрвээ хамрагдаагүй бол тэднээс тэдний өдрөдөө өөртөө ингээрэй гэдгийг яахгүй бол бүх хүн одоо сошиал дээр байгаа нэг сувгийг очиж харахад бол магадлал айгүй багтай байгаа байхгүй. Тэгэхээр одоо 2 сувгаараа л сошиалороо ч яваад уламжлалт аргаараа ч яваад илүү олон түгээх боломжтой мүү гэж би бас бодож байна. Бас нөгөө нэг яг сургуулийн насны хүүхдтэй хүний хувьд одоо юу гэж боддог гэхээр ангийн группүүд байдаг те сургуулийн группүүд байдаг. Тэр группүүд рүү яг ингээд ороод би одоо аягүй сайн санаж байгаа нөгөө нэг энэ шүлсний онцлогыг бид нар ажиллаж байхдаа цэцэрлэг сургуулийн группүүд дээр орсны дараа
нөгөө нэг тэрийг бага насны хүүхдүүдийн хамрагдaltaй юм аягүй их нэмэгдчихсэн байхгүй. Тэгэхээр нөгөө яг зорилтод группүүдээ олоод яг тэр групп руугаа зорьсон хүмүүс руугаа мэдээлэл өргөх юм бол арай өртөг багтай тэгээ бас арай одоо үр дүнтэй байх юм шиг санагдаж байна. За би Дашбагам дараагаас вакцины за эсрэгийн дарахад байгаа буруу мэдээллийн талаар бол сая ярьлаа. Тэгвэл энэ үүний эсрэг бас өсвүүдээс одоо ямар үйл ажиллагааг бас хэрэгжүүлж байна вэ те. За сая бас дэлгэр зуул судлаачийн хэлдэг шиг энэ бас арга аргачлалуудыг бас ашиглан ажиллаж байна уу та бүхэн. За тэгэхээр дэлхийд дахинд бол энэ дархлаажуулалтын 7 хоногийг 2012 оноос хойш бол одоо 4 сарын 24-өөс 30-ны өдрүүдэд тэмдэглээд за энэ хүрээндээ бол иргэд олон нийтэд одоо эрүүл мэндийн боловсролыг нь дээшлүүлэх, ялангуяа дархлаажуулалтын ач холбогдлыг таниулах, за вакцины одоо түрүүний хэлээд байгаа эргэлзээд байгаа асуудлуудыг бол тэдэнд үнэн бодитоор нь шинжлэх ухаан нотлохоон тулгуурсан мэдээллийг түгээх ийм үйл ажиллагаануудыг бол хүргэдэг. За энэ хүрээндээ ч гэсэн одоо 21 аймаг 9 дүүрэг бол улсын хэмжээнд дархлаажуулалтын удирдлагыг өөрийн орон нутгийнхаа онцлог тохируулаад энэ өдрүүдэд зохион байгуулж байгаа. Ингэснээр өөрийн орон нутгийнхаа иргэдэд энэ дархлаажуулалтын хаагур яаж зохион байгуулдаг, ямар үр дүнтэй явж байгаа вэ гэдэг энэ өөрсдийн гаргасан амжилтуудаасаа, ололтуудаасаа ярих, за цаашид юу хийж байгаа шийдлүүдээ бас ярьдаг ийм 7 хоног болгож өрнүүлж байгаа. Тэгэхээр өнгөрсөн 24-өөс эхлээд холбогдох чиглэлүүдээрээ бид бас мэдээллүүдийг иргэддээ мэдлэг болгох зорилгоор бол түгээж байна. Энэ дээр бол одоо дархлаажуулалтыг хийлгэснээр ямар халдвар төвчнүүдээс сэргийлэх боломжтой. За саяны бас дурддагдаад байгаа бүхэл сувгуудыг ашиглаж байна. За тэр зарладаг одоо орцонд нь мэдээлэл тавьдаг гэдэг энэ бүх мэдээллүүд бол хуулинд зааснаар бол ээж авд нь уцаар мэдээлэх. За гэхдээ мэдээж утас одоо хязгаарлагдмал байхад бол бид тодорхой ингээд заруудыг яг ингээд орцны үүдэн дээр хашаанд нь өгдөг байсан бол одоо ээж аавуудад мэдээллийг уцаар өгж байгаа эмч нар маань. За таны хүүхэд товлолт хугацаанд вакцинд хамрагдах болжээ. 2 настайгийн гепатит А болоод улаан морхны эсрэг вакцины чинь товлолт хугацаа боллоо. Дархлаажуулалтанда тэдний өдөр ирээрээ гэд ийм мэдээллүүдийг өгж байгаа. Энэ цаг үед нь харин ээж аауд маань тухайн өдрийнхөө ажлыг зохицуулаад хүүхдүүдэд вакцинд хамруулах дээр илүү их анхааралтай. Энэ нөгөө түрүүний хэлээдсэн товын дагуу товлолт хугацаанд хамрагдах нь илүү үр дүнтэй. Үүний нэг нотолгоо бол А вируст гепатит эсрэг вакцин. Бид нар 2012 онд нэвтрүүлснээс хойш жилдээ 13 мянган хүүхэд энэ өвчнөөр өвдөж эмнэлгийн туслангийн үйлчилгээ авдаг байсан бол одоо 24 оны статистик тоогоор бол 2 хүүхэд л өвдсөн байна. Тэгэхээр вакцины үр дүн бол бодитоор юм байна. Энийгээ бид харин хэлдэг, мэдээлдэг, олон нийтэд хүргэдэг, ач холбогдлын таниулдаг, иргэд маань өөрсдөндөө мэдлэг болгож авдаг энэ юмал талаасаа хийх хэрэгтэй байна. Хэвлэл мэдээлэл, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зөв мэдээлэл өгдөг байх хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдийнхаа талаарх эрүүл мэндийнхаа одоо энэ мэдээллүүдийг өрхийн имлэгээс, сумын имлэгээс ороод авчдаг байх хэрэгтэй. Бид ч гэсэн саяны хэлээд байгаа олон нийтийн сууг сүлжээгээр энэ мэдээллийг хүртээмжтэй түгээх дээр бол ажиллаж байгаа. За мэдээж одоо бас тодорхой хэмжээнд сошиалууд бол ялангуяа эрүүл мэндийн байгууллагууд өөрийн гэсэн одоо захим хуудасуудтай одоо вебүүдийг ажиллуулахаас гадна захим хуудасуудтай болчихсон. Тэгэхээр яг одоо эрүүл мэндийн яам эсвэл одоо халдвар төвчин судлалын үндэсний төр, хавдар судлалын нийслэлийн эрүүл мэндийн газрын гих мэтчлэнгээр тухайн орон нутгийнхаа эрүүл мэндийн байгууллагын одоо энэ албан ёсных нь сошиал хаягуудыг дагаж үнэн зөв мэдээллийг авах нь бол та одоо гаргаж байгаа шийдвэрт чинь бол үнэтэй хувь нэмэр оруулах болно гэж хэлмээр байна. Тэгэхээр иргэдийн эрүүл мэндийн боловсролыг бол илүү дээшлүүлэх, илүү чанаржуулах, нотлохоон тулгуурсан үнэн зөв мэдээлэлээр хангах ийм одоо хэрэгцээг үүсэж байна. Баярлалаа. За 2 дугаар хэсгийн хамгийн сүүлийн асуултаа Нямбаяр доктороос асуугаад өндөрлөе гэж бодож байна. За яг сая бас хэллээ л дээ. Хүний папиллома вирусын хамрагдалт маань одоо 35% байна гэдгсэн. Тэгэхээр ер нь судлаач хүний өнцгөөс харахад за яг иргэд маань энэ вакцинжуулалт, дархлаажуулалтад яагаад бас итгэхгүй оролцоод байна вэ? Энэ дээр ямар бас асуудлууд тулгамдж байна вэ? Энэ тал дээр тоос. За ер нь энэ хүний өхөнцөр вирусын эсрэг вакцин маань бол маш үр дүнтэй гэдэг нь олон улсын судалгаагаар одоо батлагдсан байгаа. За энэ мэдээллийг ерөнхийдөө манай одоо эцэг эхчүүд маань яг зөв суугаараа ингэж олж авах хэрэгтэй. Яг энэ эрүүл мэндийн мэрэгжилтэн за эмч нараас яг энэ зөв мэдээллийг олж аваасаа гэж хүсэж байна. Яагаад вэ гэхээр ер нь бол саяхан нэг хэвлэгдсэн өгүүлэл дээр Норвеги улс, Австрали улсад одоо 20 жилийн өмнөөс ингэж дагаж судлаад хүний өхөнцөр вирусын эсрэг вакцин хийснээс хойш одоо түрүү жилийн судалгаагаар бол ерөөсөө Норвеги, Австрали улсад энэ
хүний өхөнцөр вирусын халдвар бараг тэгтээ тэнцэж байна. За энэ маань ямар ач холбогдолтой вэ гэхээр одоо эрэгтэй хүүхэд, эмэгтэй хүүхдүүд маань энэ дархлаа сууснаар за насанд хүрээд тийм ээ бэлгийн харилцаанд ороод энэ вирусыг тарахгүй нэгдүгээрт, хоёрдугаарт энэ уг вирусээр бол энэ умаа хүзүүний хорт хавдар үүсдэг нь бол батлагдсан байна. Тийм учраас энэ бол хоёр дахь ач холбогдол нь бол умаа хүзүүн хорт хавдар гэдэг энэ бас хүнд өвчин байна. Алга болно гэсэн үг. Тэгэхээр энэ бол маш гайхамшигтай олт гэдгийг л одоо энгийн ард иргэдэд бол маш зөвөр тайлбарлах, зөв суугаар тайлбарлал үр дүн гарах байхаа гэж найдаж байна. За баярлалаа. За өнөөдөр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань дархлаажуулалт ба итгэлцэл сэдвийн хүрээнд ярилцж байна. За хэсэг завсарлаад 3 дугаар хэсгээрээ уулзъя. Нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань өнөөдөр дархлаажуулалт ба итгэлцэл сэдвийн хүрээнд холбогдох зочдтойгоо ярилцж байна. За дүгнэлт хэсгээр би асуултаа даш пагам дараагаас эхэлж сууя гэж бодож байна. За сая та бүхэн маань бас нөхөн дархлаажуулалтыг бас хийж гинэ гэд. За магадгүй вакцина хэлгүүлж чадаагүй хоцорсон хүмүүст мэдээлэл нэгт өгдөг. За хоёрч яг энэ нөхөн дархлаажуулалтын талаар хэрхэн хаана яаж хийлгэх вэ? За дархлаажуулалтын тухай хуулийн дээр бол үндэсний товлол дархлаажуулалт гэж одоо 15 хүртэл наснд нь тодорхой товын дагуу хийгдэж байгаа энэ вакцинуудыг бол өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвүүд дээр үн төлбөргүйгээр хийдэг. Тэгэхээр манай хуулинд тасгагдсан нэг чухал асуудал бол харьяал харгалзахгүйгээр өөрөөр хэлбэл за би энэ харьяан дээр байхгүй юм чинь гэж хойш тавилгүйгээр эцэг эхчүүд маань амьдарч байгаа өрх дүүргийнхаа эрүүл мэндийн төвдөр ороход энэ вакциныг үн төлбөргүйгээр хийлгэх боломжтой байдаг. Тийм учраас хэрвээ таны хүүхэд товлолт вакцинаасаа гэж байгаа магадгүй 2 сартаа, 3 сартаа, 4 сартаа 2 настайгийнхаа аль нэг вакцинаасаа хоцорчихсон хийгдээгүй явж байвал за тэр нь бол маш олон шалтгаантай л да магадгүй шилжиж хөдөлгөөн за дээр нь тухайн одоо яг товлолт хугацаанд болоход томоо ч юм уу ханиадаар өвдсөн иймэрхүү шалтгаануудаар бол хоцорчдөг. Хоцорсноо нөхөж хийлгэхтэр бол бас ээж аауд маань бас жаахан мэдээлэл тутамгаасаа болоод ирдэггүй. За энэ тохиолдолд бол сум өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр харьяал харгалзахгүй очиод нөхөн дархлаажуулалтын эрүүл мэндийн сайдын журмын дагуу бол тодорхой насанд нь вакцин болгон дээр өөр гэсэн насны дагуу хийдэг. Жишээ нь улаан бурхан улаанууд хавдар эсрэг вакцинаас хэрвээ таны хүүхэд хоцорсон байх юм бол сум өрхийн эрүүл мэндийн төв дээр очиод нөхөн дархлаажуулалтанд хамрагдах боломжтой. За хоцорсноо яаж мэдэх вэ гэхээр 2016-аас хойш онд төрсэн хүүхдүүдийн мэдээлэл бол дархлаажуулалтын цахим бүртгэл дээр бүртгэгдчихсэн байгаа тохиолдолд таны хүүхдийн мэдээлэл e-Mongolia платформоор дамжаад хийгдсэн хэсэг нь бол гараад ирнэ. Хэрвээ таны хүүхдийн мэдээлэл магадгүй шилжилт хөдөлгөөнөөсөө болоод одоо ямар нэгэн байдлаар тэр дархлаажуулалтын цахим бүртгэлд бүртгэгдээгүй байгаад цаасан бүртгэл дээр байх юм бол та цаасан бүртгэл гэдэг нь их хүүхдийн ягаан дэвтэр сэргийлэх тарилгын картан дээрээ шалгаж үзээд аль вакцины дутуу байгаагаа одоо өөрөө мэдэхгүй л өрхийн эмчдэр очиод асуугаад нөхөж хэлэх юм боломжтой байгаа. Тэгэхээр ер нь бол аливаа нэгэн одоо улс орнууд бол өөр өөрийн гэсэн одоо дархлаажуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг, өөр өөрийн гэсэн шаардлагуудыг тавьдаг. Таны хүүхэд том болоод одоо магадгүй гадагшаа. За ер нь бол сургалтаар ч юм уу аяллаар явхад зарим улс орнууд бол өөрийнхөө одоо хөтөлбөрт орсон вакцинууд бол шаарддаг. Энэ тохиолдолд танд амар нь бол энэ цахимаас аваад мэдээлэл аваад явах ийм боломж бүрдсэн байгаа учраас та хэрвээ таны хүүхэд вакциных нь бүртгэл мэдээлэл цахимд ороогүй бол өрхийн эрүүл мэндийн төв дээр оруулах боломжтой. Дээр нь ямарваа нэгэн байдлаар вакцинаасаа хоцорсон тохиолдолд бол өрхтөрөө суман дээрээ харьяал харгалзахгүйгээр товлолт вакцинаас хоцорсон хүүхдийг бол нөхөн дархлаажуулах журамтай байдаг. Тийм учраас энэ журмынхаа дагуу холбогдох боломжтой. За манай өрхийн эрүүл мэндийн төвийнхэн, сумын эрүүл мэндийн төвийнхэн таны хүүхдийг яаж одоо вакцинд хамрагдах болсныг нь мэдээлдэг вэ гэхээр нэгдүгээрт одоо 2 хүртэл насны хүүхдүүдэд бол эцэг эхт нь уцаар мэдээллийг өгж байгаа. Таны хүүхдээ товлолт хугацаа боллоо гэдэг. За сургууль дээр суурилсан дархлаажуулалтыг зохион байгуулахдаа бол бид мэдээлэх хуудасаар дамжуулж сургуулийн эмч багшаар дамжуулж мэдээллийг түгээдэг. Тэгэхээр танд одоо очиж байгаа тэр вакцины талаарх мэдээлэл бол таны хүүхдэд хийгдэж байгаа вакциныг аль улсад үйлдвэрлэгдсэн, ямар өвчнөөс сэргийлэхийн хизээ хийж байгаа, энэ одоо хаанаас орж ирсэн вакцин бэ гэдэг бүх мэдээллийг багтаасан хуудсыг бэлдэж өгч байгаа. Тэгэхээр энэ мэдээллүүдийг бол та бүхэн одоо эцэгчүүд маань бол эндээс авах бүрэн боломжтой байдаг. Мөн бас захим одоо ямар хуудсуудыг за ерөнхийдөө бүх эрүүл мэндийн байгууллагууд өөрийн гэсэн одоо цахим хуудсуудыг иргэдтэй мэдлэг түгээх, мэдлэгийг олгох, за мэдээллийг хүргэх зорилгоор бол ажиллаулдаг. За жишээ нь манай халдвар төвчин судлалын үндэсний төв бол өөрийн гэсэн пэйж хуудасаараа яг энэ иргэд олон нийтэд
одоо дархлаажуулалтын ач холбогдлыг таниулах ийм мэдээллийг бол хүргэдэг. За мөн эрүүл мэндийн яам, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв энэ одоо мэрэгжлийн байгууллагууд бол энэ чиглэлийн мэдээллүүдийг бол иргэдэд хүргэдэг. За энэ дээр бас 119 гэдэг одоо нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дээр ажилладаг дугаар бол вакцины ач холбогдлын талаар за магадгүй одоо эргэлзээтэй байгаа энэ асуудлуудад бол хариулт өгөхөд бол байнгын ажиллагаатай ажилладаг. Ингэснээрээ та эргэлзээд байгаа хэн нэгэн мэдэхгүй сошиал дээр тавьсан буруу дашаа худал мэдээллийг бол эрүүл мэндийн байгууллагаас нь ихтлаад эсвэл одоо нээлттэй олчихсан одоо сайтаас хайгаад эсвэл одоо олон ийм одоо хийгдсэн судалгаануудын үр дүнг ч гэсэн аваад унших бол бүрэн боломжтой байгаа учраас хамгийн гол нь нотлохын тулгуурласан үнэн зөв мэдээлэл одоо итгэх нь хамгийн зөв юм аа л гэж хэлмээр байна. За баярлалаа. Нямбаяр доктороос за ер нь бид вакцинд 100% итгэж ер нь болох уу? За мөн одоо сүүл бас нэг явж исэн ташаа мэдээлэл бол одоо энэ вакцинжуулалтанд хамрагдаад за үр дүнд нь аутизм тусч исэн юм асуудлууд байна. Өөр бас сөрөг үр нөлөөнүүд гарсан юм тохиолдлууд байна гэж бас энэ цахим орчинд бол нэлээд мэдээлэл хүрсэн. Тэгэхээр бид яг 100% итгэж болох уу? За одоо яг энэ шинжлэх ухаанд бид бүхэн 100% итгэх ёстой. Яагаад вэ гэхээр альва шинжлэх ухаан бол ер нь хүн төрөлхтний төлөөл байдаг. Ашиг сонирхлын одоо зөрчлөөс хол байдаг. За таны хэлсэнчлэн одоо 1990-ад оны сүүлээр Америкийн эрдэмтэн вакцинжуулалтын үр дүнд аутизм одоо өвчин үүссэн гэсэн иймэрхүү одоо судалгааны өгүүлэл бол тавигдсан байт юм аа 1990-ад оны сүүлээр. Тэгэхдээ энэ судалгааны ажил нь ерөөсөө ямар ч баталгаагүй үнэнд нийцэхгүй юм байна гэдгийг маш олон судалгаа энэний дараачийн судалгаануудаар тухайн эрдэмтний бүтээлийг одоо бүгдөө няцааж ийм албан ёсны бүр одоо тухайн сэтгүүлд нь албан ёсоор хандаад тэр өгүүллийг бол одоо татаж авсан байдیں۔ Тэгэхээр одоо энэ вакциныг эсэргүүцдэг хүмүүс буюу антивакс гэдэг одоо энэ баг шашин болсон дэлхийн нийтэд нэг ийм шашны гаж урсгал маягийн иймэрхүү одоо үзэгдэл байдаг. За эдгээр хүмүүсийн гол одоо нөгөө тулгуурладаг баримт нь бол сая миний хэлдэг 1990-ад оны сүүлээр хэвлэгдсэн энэ буруу ташаа мэдээлэлээр тэд нар суурилж өөрсдийнхөө онол одоо өөрсдийнхөө үзэл бодлыг хамгаалдаг юм аа. За дээр нь одоо бас нэмэт хэлэхэд энэ вакцинд бид нар 100% яагаад итгэх ёстой вэ гэхээр одоо маш олон тийм гунигтай одоо тийм ээ туршлагууд байдаг. За дэлхийд дахинд ерөнхийдөө энэ антивакс хөдөлгөөн бол бас мэрсэр байдаг. За Америк нэгдсэн улсад бол энэ бас нэлээд түгээмэл байдаг. За нэг 10 жилийн өмнө Техас мужид энэ антивакс буюу вакциныг эсэргүүцэгчид вакцин хийлгэхгүйгээр амьдрах орчноо бүрдүүлнэ гэд тусдаа юм тосгон байгуулад амьдрсан юм жишээ байдаг байхгүй. За тэр тосгонд яасан бэ гэхээр Улаанбурхан өвчнөр 9-10 насны ийм бараг 15-6 хүүхэд нэг дор халдвар аваад бүгдөө нас орчдөг. За ийм гонигтай түүх байна. За дээр нь энэ вакцин хийлгэхгүйгээрээ тэд нар одоо өөрсдийнхөө үр хүүхдийг хөнөөгөө зогсохгүйгээр одоо тухайн тосгоноос одоо дунд сургуульд явж байсан энэ хүүхдүүд маань тухайн одоо ангида энэ халдварыг тараагаад тийм ээ энэ Улаанбурхан гэдэг халдварт өвчин маань сэтэрсэн ийм тохиолдол байдаг байхгүй. Тэгэхээр зөвхөн өөрсдийгөө хорлоо зогсохгүй энэ бол бус хүмүүсийг ингэж хорлож байгаа гэдгийг бид бүхэн маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энүүтэй бол ерөөсөө эвлэрэхгүй тэмцэх хэрэгтэй. Тэгээ зөв мэдээлэлээр гол нь бас энэ ард түмэн бас хангах хэрэгтэй байхаа гэж бодож байна. За баярлалаа. Дэлгэр зул судлаачаас дараагийн асуултыг за вакцин эсэргүүцэгчд за буруу ташаа мэдээлэл өгч гинэ гэдэг зүйлийг бас ярьж байсан. Тэгэхээр яг энэ маань өөрөө энэ захим орчинд бас за санаатай болон санаагүйгээр бас янз бүрээр л одоо иргэдэд мэдээлэл хүрж явах шиг байна. Энэ тал дээр та бас ямар асуудлууд байна? Бас ямар шийдлийг бас төвшүүлэх вэ? Яг би яг тэр ковидын үед ковидын вакцин оруулжсэн төслөөр ажиллаж байхад яг ингээл харж лээстэй эрүүл мэндийн яамны гадаа яриад бүр ингээл хүмүүс суулт хийгээл
Тэгэхэд би юу гэж бодож исэн бэ гэхээр энэ хүмүүс одоо ингээд ямар ихтгэл үнэмшилтээр нэгдүгээрт, хоёрдугаарт яг энэ хийсэн үйлдэлийнхаа төлөө энэ хүмүүс ер нь хариуцлага хүлээх үү? Өнөөдөр ингээд бүхэл бүтэн улс орон мөнгө төгрөг бүх юмаа зарцуулаад хүмүүсээ дархлаажуулчаад хамгийн гол нь ирээдүйд хүмүүсийн нас барах эрсдлийг бууруулад байхад тэнд ингээд сууж байгаа хүмүүс бол ямар нэгэн ашиг сонирхол байдсан болов уу гэж бодож исэн. За тэгээ сүүлд сая энэ human papillomaтай холбоотой ганц нэг одоо хүмүүс яг мэрэгжлийн биш хүмүүс ингээд сошиал дээр амар их хандлт аваа тий. Магадгүй тэр хүмүүсийн одоо зорилго нь тэр одоо вакциныг зогсоочиж гэхээсээ илүү өөрийнхөө хандлтын тоог нэмэгдүүлэх гээд энэ чинь одоо хүн болгон одоо сошиал янз бүрийн нөхцөл байдлаар л орж байгаа тий. Өөрийнхөө зөвхөн хандлтыг нэмэгдүүлж өөрийнхөө дагагчдыг нэмэгдүүлэх зорилготой энэ мэдээллийг тарангууд хүмүүс ингээ хомрогдож очиж тэрэнд нь итгэж байгаа. А эцсийн үр дүнд юу гэж хэлэх гээд байгаа гэхээр тэр хүмүүс тэр өгүүлбэрийг хэллээгээд таны хүүхдийн өмнө хариуцлага хүлээх үү? Таны хүүхэд одоо 10 жилийн дараа 20 жилийн дараа хавдартай болчлоо гэж бодоход тэр хүн бол ямар ч хариуцлага хүлээхгүй. А эрүүл мэндийн салбараа сая хэлсэн вакцина ингээд хугацааг нь хараад одоо хүүтэй хэлхийг нь хангаад бүх юмдаа хариуцлага хүлээг үйлдэл болгон дээрээ мэрэгжлийн хүмүүс ажиллаад энэ одоо нийтийн сайн сайхны төлөө явж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар дахиад би нөгөө эрсдэл гэдэг юм айлт гэдэг. Энэ хүнийг дагснаар та өөрийгөө болон үр хүүхдээ ямар эрсдэлд оруулж байгаа. Ковидын үед одоо жишээлбэл жирэмсэн эмэгтэйчүүд одоо сүүлд вакцин хийлгэж гисэн те. Хэрвээ жирэмсэн эмэгтэй вакцин хийлгэхгүй бол нас барах эрсдэл 23 дахин их гэжсэн байхгүй. Тэгэхээр хэрвээ та вакцин хийлгэх юм бол өөрийнхөө нас барах эрсдлийг 23 дахин багасгах ийм боломжийг одоо олгож исэн юмыг өөр хүмүүсийн одоо буруу ташаа мэдээлэлд итгээд одоо өөрийнхөө ирээдүйд болох хүүхдийнхаа эрсдлийг өөрөө нэмэгдүүлж байна л гэсэн. Тэгэхээр өөрийнхөө дагж байгаа авж байгаа мэдээллийн тэр сувгийн үнэн бодитойлыг байнга шалгаж явах хэрэгтэй. Ер нь бол тэгжиж бид нар одоо эрүүл аюулгүй амьдрах үүднээ нэгднэ л гэсэн юм. За баярлалаа. Болормоо даргаас за иргэдийн вакцинжуулалтад хамрагдах идэвхийг за нэмэгдүүлэх дээр тулгамдж байгаа асуудлууд юу байна? За мөн нийслэлийн эрүүл мэндийн газраас ямар шийдлийг санал болгон бас ажиллаж байна вэ? За бид нар ерөнхийдөө дархлаажуулалт гэдэг маань өөрөө халдвар төвчнөөс устсан сэргийлэх хэрвээ халдвар төвчин гарсан дэгдээд тархсан тохиолдолд түүнийг хязгаарлах улмаар халдвар төвчнийг бууруулах зорилготой байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар нийслэлийн хэмжээнд бол бид нар нөгөө үндэсний товлолт гэдэг дархлаажуулалт байгаа шүү дээ. Яг товлолт дархлаажуулалтаа хамрагдаагүй хүүхдийг жишээлбэл улаан бурхан гэмэл 1-р тунгийн бол 9 сартаа 2-р тунгийн 2 настай авахтаа бол энэ яг товлолтын дархлаажуулалтаа хамрагдаагүй хүүхдүүд энэ нөгөө 7 хоногийн хугацаанд нөхөн дархлаажуулалт хамраг. Яг энэ товлолтын хугацаа хамрагдаагүй бол харьяа дүүргийнхаа өрхийн эрүүл мэндийн төв дүүргийн нэгдсэн эмнэлгийн төвлийн дархлаажуулалтын кабинет очоод нөхөн дархлаажуулалтаа хийгээч гэдэг юм байна. Үүнээс гадна одоогийн нөхцөл байдал улаан бурханы голомтод тухайн танай ангид хүүхдийн цэцэрлэгт нь ямар нэг хэмжээр улаан бурхан тохиолдсон бол тэр хүүхдэд байгаа хавталт байгаа нэмэлт дархлаажуулалт очиж хийлгээч. Голомтын дархлаажуулалт тархал судлалын заалтар хийдэг байгаа. Эдгээрээ хийгээд халдвар төвчнөөс урдсан сэргийлээд тэр яг товлолт нөхөн нэмэлт дархлаажуулалтаа хамрагдаасаа гэж хэлмээр байна. За баярлалаа. За би Нямбаяр доктороос сая бас та нөгөө олон улсын нэлээдгүй жишээнүүдийг хэлж ирсэн. За ялангуяа энэ вакцины эсэргүүцэгчдтэй олон улсад одоо ямар бодлогоор тэмцэж за энэ мэдээллүүдийг иргэдэд буруу ташаа мэдээлэл хүргэхгүй тул дээр те түрүү юм уу олон нийт хэрхэн яаж ажиллаж ирсэн бэ? Тийм сайн туршлага бас танд байна уу? Судалж ирсэн. За ер нь яг сайн туршлагач гэж юу ах вэ? Ерөнхийдөө дэлхийд дахинд баримталдаг зарчим бол нэгдүгээр эрүүл мэндийн боловсролд маш их анхаардаг. За одоо би Япон улсыг зүгээр жишээ болгоход тийм ээ бага ангиас нь эхлээд энэ эрүүл мэндийн боловсролыг маш сайн ойлгодог. Тийм учраас эдгээр хүүхдүүд маань том болоод ийм альва ийм одоо нотлогоо баталгаагүй ийм одоо үлгэр шиг иймэрхүү юмнуудад бол ерөөсөө итгэдэггүй. Ийм хүмүүс болж төлөвшдөг. За хоёрдоорт бол ер нь энэ эрүүл мэндийн мэдээллийг бол яг энэ эмч мэрэгчлэтнүүдээс л авах хэрэгтэй. Түүнээс ч одоо сошиал дээр жишээ нь нэг хүн би ийм уугаад ийм өвчнөө эдгээчлээ гэдэг ийм одоо иймэрхүү сувгуудаас бол авахгүй байх хэрэгтэй. Ерөөсөө л эмч мэрэгчлэтэн ер нь яагаад байдیں тийм ээ? Одоо жишээ нь эмч болохын тулд баг 10 жил тухайн мэрэгчлэр ингэ сурж боловсрч тийм ээ? Эмч болж штэ. Яг энэ мэрэгжлийн хүнээс нь асуухгүйгээр яагаад ингэж бие биенээсээ асуугаад идэв. Энийг л ерөөсөө болиулах тал дээр одоо эмч мэрэгчлэтнүүд маань өөрсдөө ингэж бас хүмүүстэй хандах хэрэгтэй болов. Ерөнхийдөө бол иймэрхүү л одоо арга замаар бид нар бол энэ вакцины эсэргүүцэгч байт юм уу тийм ээ? Энэ буруу ташаа эрүүл мэндийн мэдээлэл тараагаад байдаг. Буруу ташаа
одоо сүлжээний юм зараад байдаг нөхдүүдтэй л ингэж л тэмцэх зүгээр аргагүй л гэж бодож байна. За Дашпагам дараагаас шийдэл дээр бас нэг суурилсан нэг асуултыг асууя гэж бодоод байна л та. За ер нь бол яг таны бас мэдээлэл өгж байгаа дээр энэ хамтын ажиллагаа илүү бас өргөжүүлэх шаардлагууд. За мөн одоо энэ эрүүл мэндийн одоо олон нийтэд хүргэж байгаа мэдээлэл сургалтуудын талаар бас та ярьжсэн. Тэгэхээр төр болон иргэд за олон нийтийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд хэрхэн бас яаж хамтран ажиллах боломжууд, шийдлүүдийг та бас төвшүүлэх вэ? Энэ тал дээр мэдээлэл өгвөл. За тий. Тухайн орон нутгийн засаг захиргаа буюу одоо орон нутгийн засаг даргын хамгийн газарт бол энэ эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд байж байгаа. За мөн тухайн орон нутгийн хүн амын эрүүл мэндийн асуудал гэдэг бол зөвхөн ганцхан эрүүл мэндийн байгууллагын ажил бол биш. Энэ дээр бол одоо бид ковидын үед бол харлаа шүү дээ. Салбар хоорондоо ажиллаж байж тухайн одоо альва нэгэн халдвар төвчнийг бол мөн одоо нийгмийн эрүүл мэндийн настай байдлыг бол даван туулах боломжтой гэдгийг харсан. Тэгэхээр зөвхөн ганцхан эмч эрүүл мэндийн салбарын ажил гэхээсээ илүүтэй шаардлагатай санхүүгийнхэн дэмжлэгийг үзүүлдэг байх хэрэгтэй. За мөн одоо бодлогоо төлөвлөхдөө өөрсдийнхөө орон нутгийн одоо тэр ирээдүйн 5 жилийн төлөвлөлтийг хийхдээ иргэдийнхээ эрүүл мэндийг хэрхэн яаж хамгаалах вэ гэдэг дээр зорилтуудыг өөрсдөө төвшүүлээд үүнийг хэрэгжүүлэхийн тулд хамтарч ажиллах юм бол иргэдийг эрүүл мэндийн боловсралтай болгох, цаашдаа эрүүл мэндийн боловсралтай хүмүүс зөв шийдлийг бол хийдэг. Тэгэхээр энэ тал дээр бол хамтран ажиллах одоо өмнөх суурьд бол тавигдсан. Цаашдаа ч гэсэн илүү одоо хамтрах дээр бол одоо төрийн бус байгууллагууд за энэ хүрээндээ хийгдэж байгаа үйл ажиллагаанд бусад одоо салбарыг татан оролцуулдаг байх. За түрүүн бас хэлж байна. Аль болох багаас нь энэ эрүүл мэндийн боловсралыг яг одоо ингээд суурьтай тавьж өгч байгаа. Ялангуяа би ямар вакциныг ямар хугацаанд хийх юм хэрвээ би хоцорсон байвал яах вэ? Цаашдаа энэ хүүхэд дахиад ээж ав болно. Дахиад энэ хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг ирээдүйн үр хүүхдийг бол ингэж хүмүүжүүлэх учраас бид одооноосоо маш зөв зөвтэй мэдээллийг ингэж хүргэх энэ стратегийг явахгүй бол хэн нэгний ярьсан худал хуурмаг мэдээлэлд автах тусмаа одоо энэ эрүүл мэндийн асуудлууд бол тэр хэмжээгээр ингэж хантай мөрөж мохох ийм эрсдлүүд бол үүснэ. Тэгэхээр энэ одоо эрүүл мэндийн салбарын 56 мянган ажилтан тэмцэхээс илүүтэй иргэд өөрсдөө энэ худал мэдээлэлтэй тэмцэх. Энэ дашаа эсвэл одоо энэ ойлголтгүй байгаа энэ хүмүүст нэг ч гэсэн ойлголтыг зөв өгөх нь бол цаашд одоо энэ гарцыг бол гаргах чухал асуудлуудын нэг гэж бас харж байгаа. Тэгэхээр вакцин дээр ч гэсэн яг л юм байгаа. За тэгээд бас сошиал дээр манай ээжүүд юу тавьдаг гэхээр вакцин хийлгээд тодорхой хугацаанд хариу оруулууд гарна. Энэ нь өөрөө аяндаа алга болдог онцлогтой. Тэгэхээр хүүхэд нь халуураал эхлэнгүүт халуурчлаа миний хүүхэд гээл тавьдаг. Гэтэл эрүүл мэндийн байгууллага юу зөвлөдөг вэ гэхээр таны хүүхэд халуурах юм бол ийм шинж тэмдгүүл илэрсэн даруйд ийм хариу арга хэмжээг аваарай. Ийм эмчилгээг хийн шүү. Шаардлагатай бол ирж үзүүлээрээгээ дагтал сошиал дээр тавиад байдг нь бол улам хугацаа алдна. Хэрвээ үнэхээр таны хүүхэд вакцинтай холбоогүй ямар нэгэн байдлаар хариу урвал илэрж байна гэж үзвэл энэ маань өөрөө хугацаа алдаад байгаа байхгүй. Гэтэл сошиалын ард бол яг тэр вакцинтай одоо хийлгсэн туршлагатай ээжүүд байгаа юу эсвэл хэн нэгэн бичиж байгаа юу хинч мэдэхгүй. Эрүүл мэндийн салбарын ажилчид 24 цаг одоо ингээд ажиллаж хахад тэнд очиод зөвлөгөө аваад тусламж аваад эмчилгээ хийлгүүлэх бүрэн боломж байгаа. Тэгэхээр манайханд нэг гаргаад байдаг алдаа бол энэ байдаг. Дөнгөж хүүхэд нь халуураад 2 хоногийн дотор юм уу эсвэл шинж тэмдгийн эмчилгээ хийгээл арилаад алгуулах юм дээр сошиал дээр тавиал улам тэр ингээд хүмүүс холбоогүй саналуудаа тавиал ингээд өргөчдөг. Иймэрхүү ташаа амийг л хийхгүй байх хэрэгтэй. Энэ бусдад оруулж байгаа хөрөнгө оруулалт юм аа. За баярлалаа. За өнөөдөр одоо ингээд халуурж ийн гэж байгаа шүү дээ. Энэ бол ерөөсөө дархлаа маш сайн сууж байгааг л илтгэж байгаа. Тэгэхээр эн чинь бүр сайн хэрэг байхгүй юу? Энэ дархлаажуулалт сайн тогтож ийн вакцины сайн үйлчлэлээ гэсэн л утгатай. Түүнээс биш эн чинь бол сөрөг нөлөө биш. Тий, сөрөг нөлөө бол байхгүй. Энэ бол харин их маш сайн гэсэн үг. За баярлалаа. Бид бүхний урилгын хүлээн авч суралцсан ирсэн зочдтой баярлалаа. За нүүдэл шийдэл нэвтрүүлэг дархлаажуулалт ба ихтгэлцэл сэдвийн хүрээнд бас өнөөдөр зочдтойгоо ярилцлаа. За мөн дэлхийн дархлаажуулалтын 7 хоног, за мөн одоо 4 сарын 24-өөс 30-ны хооронд бас Монгол улсад ямар арга хэмжээ нөхөн дархлаажуулалт хэрхэн хийгдэж байгаа талаар болон одоо энэ хүү вакцинд бид бас 100% итгэх бүрэн боломжтой байгаа юу гэсэн асуудлуудын хүрээнд бас ярилцлаа. За энэ 7 хоногийн нүүдэл шийдэл нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Эх 7 хоногийн дугаараар уулзлаа. Түр баяртай.